Сайн байцгаана уу үзэгчдээ, өглөөний мэндийг үзэгч та бүхэндээ хүргэе. Студид сэтгүүлч Шүрэн цэцэг ажиллаж байна. За бид энэ удаад авилга хэрэгтэй холбоотой, за мөн авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Баасан хатагтайтай уулзж байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа, өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр авилгатай тэмцэхийг газрын хувьд бол сүүлийн өдрүүдэд бас нэлээд том авилгын гэмт хэрэгтэй холбоотой бичлэгүүдийг олон нийтэд ил болгосон. За авилгатай тэмцэх газрын мал удирдлага бол бас шинжлэгдсэн гэд мэдээллүүд бол хөвөрсөөр байна. Тэгэхээр авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл ер нь яг энэ хугацаанд бас ямар бас ажилтны байдалтай байв. Тэгэхээр авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөл одоо бүтэн жилээр бол 2 жил рүү ороод ажиллаж байна. Энэ зам бид нар огт амарсангүй хөдөө орон нутгаар явлаа. Тэгэхээр Улаанбаатар хотод хүмүүс мэдээлэл авдаг, орон нутгийн бол мэдээлэл жоохон хомс байна. Тийм учраас орон нутагт авилгын шинжтэй асуудлууд ямар хэмжээнд байна, ард иргэд мэдээллээр яаж хангагдаж байна, тэнд бас хүмүүст хэрэгцээтэй судалгаа авахын авилгын утсыг мэдээлэхээс ямар ажил явагддаг гэдэг асуудлаар бид нар 4 аймаг 6 сум гэдэг нийт 10 цагаар орчод ирсэн. Тэгээ ирээд мэдээлэлгүй байх нь өөрөө авилгын их том үндэс байна гэдэг хэвлэм оруулалт хийсэн байгаа. За авилгатай тэмцэх газар дангаар авилгатай тэмцэж чадахгүй гэдэг бол манай ард иргэд бол нийт мэдчихэж байгаа. А дээрэс нь манай Монгол улсад төрийн өндөр түвшний авилгал хэрэгсэтэрсэн учраас нэг бүр системийн хэмжээнд авилгалтай болсон учраас авилгалтай тэмцэх асуудал бол амжилтанд хүрэхэд их бэрхшээл учирч байна л да. Тэр бэрхшээлийг ер нь даван гарахын тулд ямар одоо гарц эрэлхийлж байгаа вэ? Хамгийн түрүүнд асуудал бол авилгатай тэмцэх газрын өөрийнх нь хараа тус байдал. Тэгэхээр улсын хурлын дэргэдэх байгууллага, улсын хурл боловсон хүчний тоог нь батлна, бүтцийн батлна, төсвийн батлна. За Монгол улсын ерөнхийлөгчийн оруулсан саналаар даргын томилно. Гэх мэтлэнгээр ингээд улсын хурлын одоо өөрийнх нь дэргэдэх байгууллага гэж явж байгаа. Тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа улсын хурлд аль болохоор их мөнгө хөрөмтлүүлсэн, аль болохоор хэрэгээс болтох улсууд улсын хурл руу гарах нь бол хэвийн үзэгдэл болчиход байгаа. Нэгүгээр л би юу гэж хэлэх гээд юм гээд тэр бохир хүмүүсийн цуглуулгын хараат байгууллага дангаараа авилгатай тэмцэн гэдэг бол үндэслэх муутай. Гэвч одоо шинэ дарга бий болсноос бид тэрнтэй эвлэрээ суухгүй шүү дээ. Тэгэхээр бид нар удирдлагуудын сольсон. Тэгээд сольсноос хойш авилгатай тэмцэх газрыг аль болохоор шуурхай ажилуулах, түргэн ажилуулах, амжилттай байлгах, авилгалд нэг цагийн өмнө гэсэн цэг тавихын төлөө хөндлөнгөөс чадлахын хэрэг тусалж байна. Жишээлбэл одоо бидний хамгийн ихний хийж чадж байгаа ажил бол энэ авилгын утсыг 110 гэдэг үнэгүй утас. Одоо 101 гээд 102 гээд 103 гээд төргийн дууддаг шүү дээ. Тэрийн шиг 110 гэдэг утсанд авилга албан тушаалын шудраг ус асуудлыг мэдээлдэг, гомдол мэдээллийг хүлээж авдаг энэ утсыг одоо бий болгосон. Энэ ерөөсө хэрэгжээд 2 хон онч. Тэгэхээр энэ утсаар одоо ард иргэд хаана шудраг ус зүйл байна, хаана авилга албан тушаалын шинжтэй зүйл байна, хаана ашиг сонирхлын одоо зөрчилтэй зүйл байна, хаана хүмүүс одоо өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгоод байна, хаана үндэслэхүү хөрөнгөжөөд байна уу. Энэ болгоныг мэдээлэх юм утастай болж авсан. Техникээр одоо бид нараас аль болохоор шуурхай ажиллахын төлөө чадлага харьяар ажиллал байна л да. Тэгэхээр яг өмнө нь бол бас юм тусгай дугаар бас байжсэн тий. Тэгтээ бас хүмүүс мэддэггүй 103 101 гээд тэр гэдэг шиг бол хүмүүс мэддэггүй байсан. Тэгэхээр одоо бол 110 гэдэг дугаартай боллоо. Тэгэхээр магадгүй энийг бас сурчлах тал дээр нэлээд бас анхаарахаар ажиллаж байгаа. Өмнө нь бол хүмүүс бол авилгатай гэмт хэргийн ядлах мэдээлэлтэй мөртлөө за хаана хандхаа бол мэддэг байсан шүү дээ. Тэгээ өмнө хүмүүс утсыг бол нийт ард иргэд 80 гаруй хувь ногт мэддэггүй гэдэг судалгаар нотлогдсон. Сая орон нутгаар явахад энэ утсыг огт мэддэггүй бас 90 гаруй хувь нотлогдсон шүү дээ. Тэгээд хоёрдугаар өмнөх утас сурталчилгааг бас гадна төлбөртэй утас байсан. Тэгээ энэ бол ямар ч төлбөргүй. Бас өмнөх хатагийн ажиллагаанд авилга албан тушаалын асуудлаар мэдээлэл өсөлтөд хавчих боох, өөрсдөө одоо шудраг усын өссөн хадлаа ажилгүй болох тийм ээ энэ асуудал бол илбэг байсан. Цаашид энэ асуудлыг таслан зогсоохын төлөө бид нар бол бас ажиллаж байгаа. Тэгэхээр энэ утсанд одоо ард иргэд бол мэдээлэх ёстой. Бас нэг хэлэх зүйл гэвэл авилгатай тэмцэх газар аливаа нэгэн гэмтэрхийг одоо мэдээлэл хүлээж аваад мөрдөөж шалгаад тогтоогоод дангаар энэ асуудлыг шийддэг байгууллага биш. Прокурор шүүх эцсийн шийдвэр гаргадаг, хяндаг. Тэгэхээр та бүхэн ажиллаж авах авилгын асуудалтай холбоотой улсуудыг байрлуулчихаар шүүхээр суллаа явуулчихж байна. За энэ хилээр гаргахгүй шүү гэж ингэхэд прокурор хилээр гаргах зөвшөөрлийг олгочихж байна. Тэгэхээр авилгатай тэмцэнэ гэдэг бол бас хуулийн байгууллагын хамтын
хүч хөдөлмөр орж иж бий болох учраас шүүх прокурор бас яах хэрэгтэй байх нь шинжлэгдэх авилгатай тэмцэх хүсэл эрмэлзлээ бас сайжруулах хэрэгтэй гэж бид нэр харж байгаа. Та сая хэллээ шүү дээ. За энэ авилгын гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг те эргээд дарамт шахалтанд орох, за магадгүй те ажлаас нь халах ийм нөхцөл байдал өгнө байсан. Одоо энэ таслан зогсоно гэхээр ямар байдлаар таслан зогсоохын энэ 110 гэдэг юм тусгай дугаарт хүмүүс ингээд авилгын гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхөөрөө тэр хүний бүх одоо хувийн мэдээлэл хадгалагдах уу те эсвэл бас худлаач мэдээлэл бас өгч болох юм л да. Ер нь утсан мэдээлэл гэдэг бол өөрөө их ноотон утастай л доо. Жишээлбэл нэгийгээ чадах гад ч юм уу эсвэл одоо хийж байхаа болохоо яддаг ч юм уу магадгүй бүр санаатаагаар хорлон сүтэх ажиллагаа явуулж болцсохгүй шүү дээ. Тэгэхээр авилгын асуудал гэдэг бол өөрөө баримт нотлоготой байхыг илүү шаардна. Гэхдээ энгийн иргэн бол авилгын асуудлыг баримтжуул нотлогоожуул гэдэг бол өөрөө бас их хөрөөсгөл юм. Тийм учраас энэ утсанд өгч байгаа мэдээллийн хүмүүсийг мөрдөж мөшгөх, тэдний аюулгүй байдлыг хангахын тулд утсаар авсан мэдээлэл бид гадагшаа одоо тухайн хүний нэр адресаа задлахыг бол хориглоно ойлгомжтой. Харин мэдээлэл үнэн байх талаас нь бас ард иргэд бол анхаарах хэрэгтэй. Ер нь альва нэгэн асуудал сайн муу хоёр юм хойлоод байдаг. Мууг нь багасгах сайныг дэлгэрүүлэхэд төлөв бид итгэдэг шүү дээ. Тэ. Та сая орон нутгаар нэлээд явж хүмүүстэй уулзсан дээр иргэдтэй уулзалт хийсэн байна. Ер нь иргэд яг энэ авилгын талаарх мэдээлэл хомос байгаа нь юунаас шалтгаалаад байна? Энэ мэдээлэл хомос байгаагаас үүдээд өнөөдөр авилга цэцгэлгийн гол үндэс гэж та бүгд тайлбарлаад байна шүү дээ. Энд бас хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрс манай Монгол улсын намын систем одоо хоёр намд хуваагдсан. Тэгээ нэг нам маань гарахаар нөгөө намынхаа улсуудыг тэр чигт нь харлуулдаг. Хоёрдугаарт шудраг ус тогтоогүй. Монгол улсын төрийн өөрийнх нь бодлого шудраг усанд их халгаатай. Шудраг ус залтай муу аргаар явсан нь болохоор тэр чигт нь одоо өгшүүлж идэг ийм систем бол Монголд байна гэдэг нь бол харагдаж байна. За гуравдугаарт хөдөө орон нутгийн хүн ам бол цөөрцөн ойлгомжтой. Тэгэхээр хамгийн олон ах トゥ утай хүнэл тэнд одоо ноёрхлоо тогтоож идэг ийм одоо дүр зураг бол бүр тодос тод болцсон байна. За гуравдугаарт ард иргэд бас эр зөрөг гарах хэрэгтэй. Төсөв хөрөнгө хэдэн төгрөг байгаа огт мэддэггүй юм байна. Орон нутгийн хөгжүүлэх сан хэдэн төгрөг байгаа, хин зээл аваад байгаа, ямар үйлдвэрлэл болох гэдэг юм. Буцаа төлсөн юм уу, тэр үйлдвэр нь явагдаж байна уу, огт мэддэггүй юм байна. Сум хөгжүүлэх сан гэдээ бас дахиад сан байж гэн. Тэр санангаас хэм мөнгө аваад огт мэдээлэл авдаггүй юм байна. Тэгээд л одоо ард иргэд бас залуучууд уулзсан. За та нар яагаад ингэж өөрсдөө ирээд болсон сумхлаа явахгүй байгаа. Хэцүү. Ороод 1-2 нүг хэлэн тэгэл өөрөө ажилгүй ч гэсэн ажил хийдэг ах トゥ нар над үзэгдэг, ээж аав над үзэгдэг. Магадгүй сургууль дээр хүүхдэн чад үзэгдэг. Хавчлаганд өртдөг. Тийм учраас бид нар одоо өөрөө хэдийгээр шудрагсан өссөн ч хажуугийнхаа улсуудыг бас чирээд ингээ халгаатай байдаг учраас дугуй бахаас өөр сонголт биднээс үлдэхгүй байгаа гэж хэлж байна. Энэ бол төрийн бодлогоор маш хурдан шудрагсыг тогтоохын тулд төрийн бодлого шинжлэхдэггүй болол тэр суманд, тэр сургууль дээр, тэр жижиг тойрог дээр шудрагс тогтоох гэдэг бол үнэхээр хаалттай болж ий гэдгийг тод харуулсан юм жишээ л дээ. Бид нэр сумаарч авсан, аймгаарч авсан хүн болгон ижлэх үг хэлж байна. Хэцүү шттэ. Адал үзэгднөхөөс хэлсэн үг очоод хэрэгжинэ гэдэг бол үүндээ байхгүй болсон гэдэг үг хэлж байна. Тэгэхээр энийг бол төрийн бодлого болгох хэрэгтэй гэж бид нэр харж байгаа. Авилгын гэмт хэрэг гэхээр улс төрийн ч юм уу том тендер мендер гэж хүмүүс ойлгоод гэтэл яг тэр орон нутагт бол авилга бүр хөгжцөлч гисэн тэрнтэй огт бас гар хурж ажиллаж чадахгүй байгааг нэг жишээ гэж харж байна. Тий, ер нь бид нар цөөхөлх нь шүү дээ 3 хэдэн саяхан. Тэгэхээр энэ цөөхөн хүн амтай байхад яаж шудрагсыг тогтоох вэ? Төрийн бодлого төвөрт нь шудрагс орох хэвээр. Шудраг улсад төрөөр хатуу байх хэрэгтэй. Шудраг улсыг илчлэх гэж байгаа хүмүүсийн нөмөр нөөлгийг бол бид нар үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр авилга бол өндөр түвшний авилга игдсэн цагт бол доод түвшний дунд түвшний авилгыг арилгах гэдэг бол өөрийг барахгүй зүйл юм. Би зөвхөн юу гэж ойлгох гэдэг юм нэхэр дээрээсээ бохор ус цацаад байхад доороо цэвэр устай байна гэдэг нь өөрөө байж боломгүй зүйл тийм ээ. Тэр дээрээс урсж байгаа бохор ус чинь тэр рүү доотлыг бохордуулаад явчихна шүү дээ. Тийм учраас системийн авилга бол Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа энэ цаг дор энэ авилгыг системийн хэмжээнд болгосон зүйлд цэг тавьж төр өөр авилгаас татгалзах маш зоригтой алхмуудыг хийж ард түмэн за бид чинь төрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэдэг үүднээс шудраг ус руу ханцан шумалж авах тийм таатаа нүсэл бүрднэлт хэлэх гээд байгаа юм. Төрийн бодлого гэдэг шүү дээ. Тэгэхээр авилгатай тэмцэх газар олны төрийн бодлого шүү дээ. Авилгын энэ гэмт хэргийг урьдчилан сэргийлж таслан зогсоох, хэрийг илрүүлэх чиг үүрэг нь авилгатай тэмцэх газарт байдаг. Авилгатай тэмцэх газар байгуулагдаад өнөөдөр 10 гаруй жил болцсон, 2 3 жил болчихж байна.
Тэгэхээр энэ байгууллага бас төрийн бодлого. Тэгэхээр өөр ямар төрийн бодлого та бүхэсэд байна? За жишээлбэл манай Монгол улсын прокурор, шүүх, за эрүүгийн хуулийн дээр байгаа заалтууд хөн хэлцэх хугацаа гэдэг бидний монголчуудын одоо хүн болгоны баргаанаас гарах гэж байна. Тэгэхээр хэрэг хуучирдаггүй гэдэг зарчим байх ёстой. Тэр дундаа нийтийн эрхийг зөрчиж байгаа авилгын хэрэгт хөн хэлцэхтэй байж болохгүй л дээ. Авилгын хэрэгт. Хэргийг бид нэр бас нийтэд яаж хортоогоор нөлөөлж ийн гэдэг хэрэг дээр бид нар онцгой анхаарал тавих ёстой. Тэгэхгүй болохоор одоо энэ асуудал бол маш хүнд боллоо. Сая өнгөрсөн 7 хоногт хилд авсан хууль бус хөрөнгө яаж буцааж авах вэ гэдгээр олон улсын хурал манай Монгол улсад болсон. Тэгээ энэ хурал дээрээс харахад манай Монгол улс бол өөрөө офшорыг хөгжүүлдэг, өөгшүүлдэг. Магадгүй уулуурхаан тэр систем өөрөө офшорын мөнгөөр явж байж болзошгүй гэдэг тийм сэтгэлийг бол надад төрүүлсэн. Тийм учраас манай Монгол улсын хууль эрх зүйн орчин бол бид их чангадах ёстой. Хүн хэлсэн хугацаан дээр авилгын асуудал буюу энэ их олон өндөр дүнтэй төсвийн мөнгнөөс эцсийн асуудал дээр бол бид хүн хэлсэн хугацаа тооцохгүй байх ийм зарчим гаргах ёстой. Энэ хин хийх вэ? Нэг улсын хурлын гишүүд чинь батлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр улсын хурлд байгаа 75 хүн дотор яг хуулийн мэргэжилтэй хууль зүйн шинжилгээ ухаан гэсэн өөр нэгэн тусгай мэргэжил шүү дээ. Нийгмийг зөв харилцаагаар авч явах, түүнийг цаасан дээр хуулиар зохицуулах ийм шинжилгээ ухаан тийм үү? Тэгвэл тэнд хуулийн мэргэжлийн хүн хэд байна? Яагаад тэгэхээр улсын хурл гэдэг бол өөрөө нийгмийн харилцааг аль болохоор зохистой ард иргэдэд бэрхшээл багтаахаар зохицуулах тэр хуулийг л баталдаг газар. Тэгэхээр тэр хуулийг баталдаг газар хуульчд бага байна гэдэг бол нийгмийн харилцаа өнөдрийн бүглэрэлтэйгөө нөгөө утаатайгаа тийм ээ нэг сум хөгжүүлэх сангийн мөнгө хэн ч хамаагүй эзэждэг зохицуултын хэвэр юм шүү дээ. Та тэр хэллээ ч нөхөн хилэлцэх хугацаа авилгын гэмт хэрэгт бол байхгүй гэд. Одоо энэ авилгатай тэмцээх газрын өгөөд байгаа мессеж нь бол бид нар ингээд ийм авилгын гэмт хэргийг бол илрүүлээд байна. Энийг таслан зогсоох гэж оролдоод байна. За гэтэл хүн хилэлцэх хугацаа гэдэг зүйл байгаа учраас бид нар хуулийн үнэнд л ажиллана. Торгоод л өнгөрнө. Тэр бом төрний авилга авчаад 40 сая төгрөгөөр торгуулна гэдэг бол шудраг бус явдал гэдэг ийм мессеж өгөөд байна шүү дээ. Тэгэхээр авилгын асуудал бол өршөөл гэж болохгүй шүү дээ. Авилга өөрөө бол таны ч миний ч хувьцааг сүйтгэдэг айхтар хорт хавдар учраас авилгад хүн хэлцэх хугацаа байж болохгүй. Яагаад гэвэл авилгалчид мөнгөтэй, залтай. Тэр ихтгэл тэд хамгийн өндөр үнээр хамгийн чадaltaй хуульчдыг хөлсөлж авч байгаа. Тийм ээ. Тийм учраас наадвал чинь 4 хүн авилгалд өрцөхөд нэг нэгээрээ өргөл өсөөр байгаа л хуульцэх хугацаанд хүрчихэж байгаа байхгүй. Магадгүй тэнд манай Монголын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль дотор тэднэрт бултчих, зугатаачих, залжих олон орон зай байна. Тэгээ тэргүүр нь ингээд зугатаад шүү дээ. Тэгэхээр авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар чинь бас л хүн шүү дээ. Бас л шөнө өдргөө яваад л илрүүлчих гээл олоод тавьж гин. Тэрийн нэг прокурор 2 цагийн дотор зогсоочхоор тийч урам хугарна л дээ. Та бүдэ гэсэн хүчний хөдөлмөрч хөлбөрөл хөндлөнгөө хүнээр та бүдний ажил руу ганцхан татчихаар чинь хүний сэтгэл дундарддаг үстэй. Яг л энэ шиг юм болоод байгаа. Тэгэхээр хүн хэлцэх хугацаа бол авилгын хуулийн дээр тооцохдохгүй байх ёстой нэгдүгээрт. Хоёрдугаар авилгалчдыг тэр бом төгрөг хэрвээ авилгалд авсан бол 3 тэрбумаар төр хүнийг дахиж авилгал авахгүй болно авшрах ёстой. Гуравдугаар авилгалд өртсөн л бол дахиад тэр хүн бол төрлөө зөвлөх тийм эрхийг насан туршдаа асуулах хэрэгтэй. Тэгжиж төр цэвэршнэ. Төрийн бодлого цэвэрхэн байх, төрийн одоо албан хаагчид өөрсдөө аль түмний төлөө үйлчлдэг, үнэхээр авсан цалингаараа нийгэм аваад чаддаг. Тийм л одоо зохицуул байж ижил бид нар ая тухтай орчинд амьдарч эхлэх гэж миний тарж байгаа. Одоо торгоол өнгөрчихөж шүү дээ. Одоо торгоол өнгөрчихөж. Тэгээд бас ичихгүй тэр торгуулаа бас давд залцсан шүү дээ. Өгөхгүй санаатай. Ингэж бид нар дааж хинж байна. Энэ бол доромжлол шүү дээ. Яг шударга хэлэхэд. Тийм учраас төрийн бодлого хатуу байх хэрэгтэй. Бид одоо бусад орнуудыг харж байна. Авилгалчтай яаж хатуу тэмцэж байна. За аминд нь хүрдэггүй маа гэхэд дахиад авилга гэдэг үгийг хэлж чадахгүй болтол бид нар ашиглах хэрэгтэй шүү дээ. Угаасаа. Олон нийтийн зөвлөлийн дараагаар очиод та одоо 2 дахь жил рүү орох гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд бас нэлийн бас дуу хоолой өргөж ирсэн. Ялангуяа авилгатай тэмцэх газрын даргын их жаргал гэдэг хүн байхаар та бол нэлийн бас энэ авилгын гэмт хэрэгтэй бол удирдлагын төвчнөөс эхлээд юусэн анхаарал хандуулж чадахгүй байна гэдэг шүүмжлэг удаа дараа тавьж нэлийн одоо чимээтэй байсан. Харин одоо таны сүүлийн үед бас нам жим болчлоо тий дуугаа болчлоо гэдэг ийм бас хүлээлтч гэдэг юм уу бас шүүмжлэл байгаад байна. Нэгдүгээрт хоёрдугаар авилгатай тэмцэх газрын шинэ удирдлага томилогдсон. Удирдлагын төвшөнд ямар нэгэн байдлаар ойлголцож авилгын гэмт хэрэг илрүүлэх тал дээр юу ямар байдлаар хамтарч байна. Тэгэхээр авилгатай тэмцэх газрын дээрх олон нийтийн зөвлөл зөвхөн инх чаргал гэдэг хүн дээр фокуслсан ерөөс байхгүй. Тэр инх чаргалын асуудал яагаад хөндөгдөж байна вэхээр олон нийтийнхаа зөвлөлийн нийтийн төлөө үнээр нь хэлэх мэдээллүүдийг нуун дарагдуулдаг.
олон нийтийн зөвлөлийг авилгатай тэмцэх газрын бодит одоо хуулиар олгогдсон ажилтнад танилцсан гэхээр нууц гэдэг өгдөггүй. Зүгээр салгаан шатаараач гаргадаггүй, өрөөндөө ч оруулдаггүй. Олон нийтийн зөвлөл гэдэг бол зүгээр л тэр нэг өрөөнд дотор камерын дор бовцлогдоо сууж явах, нойлын өрөө орохоос өөр ирэх байхгүй. Ингэж сууж ясантаа л тэр хүн шүмжил амссан. Түүнээс бид нар тэр инцрал гэдэг хүнийг одоо огцруулах гэдэг юм тэр үнднээс бид нар огт ажиллаагүй гэдгийг яасан хариуцлагатаар хэлмээрээ. Хоёрдугаарт миний бие төмөр биш учраас бас амарх хэрэгтэй өгнө. Гэхдээ би амарч үзээгүй байгаа. Дугуй хоолно гэдгийг юу хэлээд байгааг би ойлгохгүй. За бид нар бол олон нийтийн зөвлөл ямар ч байсан 2017 оны 8 сарын 28-ны өдөр анх үүрэг авснаас хойш өнөөдөр хүртэл ямар ч амралтгүй ажиллаж байгаа. Гуравдугаарт энэ шинээр үүссэн дарга бий болтсноос хойш манай олон нийтийн зөвлөл бол авилгатай тэмцэх газар чөлөөтэй хэмжээнд ороод ажиллаа ярьдаг хэмжээнд очисон хууль ёсны ажил дээр тийм ч учраас бид нар юу нойл өрөө байтхаа хөдөө орон нутгийн ажилдаа танилцаад ирэх хэмжээний очисон байна гэдэг чинь шин дарга ямар ч гэсэн авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийг олон нийтийн ажлыг хийлгэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна. Тэгээд дор ажил ингээд утсыг хүртэл маш хурдан сольж эхэлж байна. Дараагийн нэг зүйлийг хэлэхэд альва нэг хүн шинэ ажил дээр очиод эхлээд хамт олонтойгоо танилцсан, болохгүй ирэн харна. Нэг үрлэл ажлынхаа бүрэн одоо нөхцөл байдалтай танилцаад ямар хэмжээгээр яаж ажиллах вэ гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй тэр хүн тийм ээ. Тийм учраас би бол даштай дард хэлсэн. За та бол ямар ч байсан нэг жилийн дотор маш хурдтай ажиллах хэрэгтэй. Инх зарлын алдаа тогтлыг давтахгүй. Жилийн дараагаас эхлээд таныг энэ хийж чадахгүй бол бид нар дахиад асуудаг яах вэ? Яг л өмнө шиг тавьдаг байдалд хүрнэ гэдэг нь бол хэлсэн байгаа анханасаа. Тийм учраас бид нар хийж байсан шүмжлээд л явна. За миний хувьд ялангуяа одоо дугуй болгоч гэдэг юм уу, хин нэгтэй хуйлдагч гэдэг юм уу, одоо өөрийнхөө үзэл санаанаас ухрагч гэдэг юм уу. Надад тийм асуудал байхгүй. Байхгүйгаач би нуун цагуудад бол Монгол ард түмэнд бол чадлахаа ирээр хаглал явж гэж бодож байгаа. Тийм учраас надыг дугуй болгох, чимээгүй болох гэдэг үг бол надад захгүй шууд хэлж шээ. Тэр ер нь бол бас навилгын гэмт хэрэг нэлээд бас ширүүсэх болол гэсэн юм хүлээлт бас тийм хардал байгаад байна. 60 тэрбум яасан, жидүү яасан гэл. Тийм, ер нь авилгын асуудал дээр манай ард иргэ за яах нь шуугаад эхэллээ хэн дийлэх нь гэж хар суудаг нь өөрөө гинтэрэг шүү. Тэгэхээр авилгагүй байна гэвэл хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй Жанжин Сквадрын хэлсэн шиг. Хоёрдугаарт одоо 63-ын шүүх хурал зарлагдсан байгаа. Эрэгүү хуулийн 82-ын нэгээр зарлагдсан. Энэ нь болохоор одоо 2017 оны өмнөх хууль гэсэн үг. Яг 14 онд болсон процесс учраас гэж байгаа байх гэж миний харж байна. Гэхдээ 82-ын нэг бол бүрэлдэхүүнтэй гэмтэрэг төрийн эрхийг хуульсаар хуйлдаа гэсэн. Хэрвээ энэ бүрэлдэхүүнтэй гэмтэргээр 82-ын нэгээр эрүү өсөж байгаа болвол энэ хохирогч гэж байх ёстой. Хохирогч нь юм бэ? Төр засаг. Тэгвэл өнөөдөр төрийг хэн төлөвлөж байгаа хуулиар Монгол улсын төрийн эрх дээд байгууллага улсын хурал. За үндсэн хуулийн дээр төрийн эрхийг хуульсаар авах хориглоно гэдэг боловсрол хуульчилсан. Үндсэн хууль гэдэг бол манай Монгол улсын нийгмийн гэрээ буюу малгай хууль. Тийм үү? Тэгэхээр малгай хуулийг зөрчөөд төрийн эрхийг хуульсаар авахд хуульдсан байгаа учраас үндсэн хуулийн цэц бас энэ 64-ийн гэмтрэгт хохирогчоор орж ирэх ёстой. Гэтэл 82-ын нэгээр эрүү үсгчгээд энэ дэр өнөөдөр хохирогчийг тогтоогүй байгаа нь энэ 64-ийн гэмтэргийг зүгээр нэг гэмтэргийн шүүхээр явсан нэр зүгээд нэг цаг хугацаа өнгөрөөгөөд ард түмнийг мартуулаад төрийн эрхийг хуульсаар авах нь тийм боломжтой юм шиг юм нөхцөл байдлыг үүсгэхэд хэрэгсгүй болгож хаах ийм одоо бэлтгэл ажлыг анханасаа хийж байна. Би 60 тэрбумын гэмтэргийн одоо гэрч болох дордодоо гэдэг нь өмгөөлж хэл. Тийм учраас би энэ чамд их сайн тодорхой явж өгч байгаа. За шинэ хуулиар 19-2-оор төрийн эрхийг хуульсаар авах гэсэн тагнуул ерөнхий газрын харьяаны гэмтэрэг байгаа. Хэрвээ 60 тэрбумыг 19-2-оор зөвлөсөнс бол тэнд бүрэлдэхүүн байхгүй. Ерөөсөө тэр явагдал тэр жигтэй гэмтэрээр тооцогдож байгаа юм. За 82-ын нэг дээр бол 16-аас 20 жилээр хорих ялтай байгаа. 19-2-оор 12-оос 20 жилээр хорих ялтай байгаа юм. Тэгэхээр эдгээр бол хуучин хуулиар нэг юм үүсгэж байгаа нь нэг талдаа хохирчийг тогтоохгүйгээр бүрэлдэхүүнгүй болгож хэрэгээр энэ хэргийг одоо сулруулж хаах гэж. Хоёрдугаар одоо магадгүй эрчим байдлыг дордуулсан гэдэг энийг бас нэг удаа эрүүгийн хуулийн шинэ хуулиар зохицуулах бас хугацаа хожих гэж эргээр 82-ын нэгээр одоо эрүүг хэрэг өссөн ч байж магадгүй гэж би хууль чөнөөд хардж байна л да. Хардах хэрэг байгаа юм чинь. Тэгэхээр энэ бол 60 тэрбумын асуудал гэдэг бол төр үе ямар байх юм бид бүгд төрийн дор амьдарч байгаа татвар төлөгчид учраас энийг хуулиасаар авах гэсэн энэ том үстэй энэ дээр энэ зэвсэггүй дай гэсэн үг.
төрийн эрхийг хуулиасаар авах хуйлдан бол зэвсэггүйгээр бидний толгойд агаар суугчсан гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хэргийг ийм болчингүй хийж байгаа нь өөрөө маш ноотон өцтэй байгаа шүү. Ингээд тэгэхээр бас та бүхэн сэтгэлжүүдийн анхааралтай хандаас гэж миний хэлж байна. Тийм. За оюу толгойн хувьд бол анханасаа тэр Монголын ард түмний одоо байгалийн баялаг дэлхийд дээр 5 дугаарт орж уучсахаар тийм нөөцтэй баялаг. Тэр энэ баялагийг улсын хурлаар оруулахгүйгээр ард түмний сослоггүйгээр өнөөдөр хүртэл ингэ цахин зарцуулж байгаа нь өөрөө гэмтэр учраас оюу толгойн уурхайг миний хувьд бол хаагаад өнөөдөр олон улсад уул уурхайн хамгийн зохистой харилцаа, хамгийн шударга харилцаа ямар харилцаа вэ? Тэр харилцааны дор оюун толгойг би цаашд ашигласаа гэж би хүсэж явдаг. Бас хэрэгсэхгүй болох магадлал байна гэдэг байна шүү дээ. Ер нь өнөөдрийн төрд гарсан өнөөдөр хүртэл Монголын уул уурхайг, энэ Монголын төсөв хөрөнгийг, энэ гадаад дотоодын тусан зээлийг тийм ээ энийг бүгдийн завшаа сурчсан таны хэлдгээр нөө жидүү тийм ээ эдрийг бүгдийн завшаа сурцсан улсууд төрийн шийдвэр гаргах тамга оройд бидний оройд төр байгаа цагт энэ бол хэрэгсэхгүй болох буюу хөөс хугацаа хаах буюу ингээд нэг ийм л аргаар бидний толгойг эргүүл цагийн маань гарах гэдэг учраас бид энэ асуудал дээр их сонирсоор хандах хэрэгтэй. Дахиад хэлчихье. Авилгатай тэмцэх гэдэг бол хүн болгоны өөрийнх нь тэмцэн шүү. За хоёул нэлээд бас үр хүрээнд ярилцлаа. Тэгэхээр төгсгөлд нь танд бас нэмж хэлэх мэдээлэл байв. Тэгээ яг монголчууд бид одоо зах зээл рүү шилжиж 30 жил боллоо. Хүний эрх хэрэгжүүлээ гэж хэлээд 30 жил боллоо. Тэгвэл бид нар нэг л зүйлийг зорих хэрэгтэй. Тэр нь өгөхөр эрсцүү төр. Аливаа нэгэн нам дээрээ гарах биш, аливаа нэгэн бүлэглэл мөнгөтэй өн дээрээ гарах биш. Монгол улсад байгаа хуулийн дагуу амьдрах хэрэгтэй. Тэгэхээр хуулийг тогтоох 75 гишүүн бол болж өгөл 75 боллоо. Хуульч буюу эдийн засагт байх хэрэгтэй. Тэгээ 20 оны сонгуульд тийм хүмүүсийг бид нар гаргаж иж Монголыг дэлхийн хүн төрөлхтний хөгжлөөс одоо хөл нийлт хүмүүх гэдэг нэг хоцроод идэггүй тийм хөгжилтэй Монгол байх өөрийгөө иргэн болгон хүлээн шүү. Энэ дээр иргэн болгон одоо бас хүчин зүтгэл гаргаач гэж би бас эфирээр дамжуулж хүсэж байна. Нэг зүйлийн нэмээд асуулж уучлаарай. Магадгүй 2020 оны сонгуульд та нэр дэвшгүй. Одоо би хэлж мэдэхгүй байна. Яг тэгэхээр өнөөдөр сонгуулийн хууль өөрөх болохатай. Тэгээ сонгуулийн дүнг хар машин гэж Европын орны дүнг сонгуулийн дүнг хулгай хийжсэн тэр машиныг Монголд оруулаад ирсэн байгаа. Тэгээ энэ хоёр бол одоо надад нэр дэвшгэд бол халгаатай гэдэг учраас би яг өнөөдөр хэлж мэдэхгүй байна. За тэгэхээр баярлалаа. Бидэнтэй бас шинэ мэдээлэл өгч ярилцсан баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ төр мэдээллийн агентлагийн энэ удаагийн зочноор авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Баасан оролцлоо. За шинэ мэдээлэл үзэгч та бүхэнд хүрэхэд олон нийтийн зөвлөлийн зүгээс авилга шудраг бус одоо үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх авах одоо 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн байна.